төсвийн мөнгө уйлдахгүй маа гэж татварын мөнгө уйлахгүй. Угаасаа энэ нөхдүүд тэгээд дураараа дургиж дунд чимгөөрөө наригж байна. Ерөн сүүлийн 30 жилийн хугацаанд наригдсан. Ерөөсөө л байгаа байдал нь үнэн төрх нь энэ чаавас гэж. Тэгээ би эндээс зүгээр юу хэлэх гээд нүхэлээр яг ийм байдлаар явсаар байгаад нөгөө Венесуэлийн араас орчих үедээ. Ер нь орж ийн л да. Тэгээ одоо удахгүй юу нөгөө нэг Шри-Ланкч гэдэг юм уу те нөгөө нэг дефолт зарладаг. Ер нь бол ингэдэж штэ яг нэг иймэрхүү дампуу улгаачудаа төрөө өдөрдүүлээд ахаар дефолт зарладаг. За одоо дефолт зарлахаар ямар шалтгаанаар дефолт зарлах юм бэ? 3 шалтгаанаар улс их орон дефолт зарладаг. Тэрний үг гэхээр нэгдүгээрт үйлдвэрлэгч биш хэрэглэгч орн. Сүүлийн 30 жилийн хугацаанд юу ч үйлдвэрлэлсэнгүй дандаа хэрэглэгч орн байлаа. Тэгээ гаднаас юм гуйлгацсан царайллаа. Нэг дэх асуудал. Хоёр дахь асуудал бол авилга албан тушаалтаа идэгдсэн улс их орон дефолт зарладаг. Яг энэний зарчмаар явж байгаа. Ерөөсөө л авилга албан тушаалтаа идэгдэж байгаа. Гурав дахь асуудал бол мэдээж одоо энэ тийм ээ юуны асуудал байгаа юм. Ямар ч шийдэл байхгүй. Тэгээд мөн дээрээс нь одоо бэлэн мөнгө тараадаг, сонгуулийн популист амлалт өгдөг. За иймэрхүү нөхдүүд ер нь бол одоо дефолт зарладаг. Тэгээд дефолт зарладаг 3 шалтгааныг би дахиад хэлье. Нэгдүгээрт нь болохоор авилга албан тушаалтаа идэгдсэн өнөөдөр отхон төгсөн хийж байгаа мэдээлэл те. Энэ ерөөсөө энэ нөхдүүд бол ийм улс их орон дефолт зарладаг. За хоёрдугаарт нь үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон дефолт зарладаг. За гуравт нь бол маш их халамж хавтгаарсан орон дефолт зарладаг. Дефолт зарлахгүй дээ. Ер нь бол сая зарлангаа алдсан арай нэг чүд нэг тогтоож штэ тий. Ингээд цаашдаа яах юм бэ гэдэг энэ асуудлууд гарч ирж байгаа. Тийм учраас энэ нөхдүүд бол одоо ингээд танил тал одоо юу гэдгийг өшөө одоо бүх одоо олон сувгуудаар дамжуулж энэ улс их орныг тонн дээрэмдэж байна. За сангаар дамжуул тонн дээрэмдэж байна. Авилга албан тушаалаараа дамжуул тонн дээрэмдэж байна. Танил тал гэдэг бүх боломжуудыг хулгайлж байгаа. Тэгээ би одоо ерөөсөө эцсийн бүлэгтээ бид юуг өөрчлүүлэх ёстой бэ гэхээр эцсийн бүлэгтээ бид нэг өмнө нь бас яриад байсан хуулиуд дээр нэг анхаарал хандуулъя. Сонгуулийн тухай хууль одоо үргэлжлүүлээд орж ирж байгаа. Улс төрийн намын тухай хууль орж ирж байгаа. Энэ дээр бүгдээрээ хамтдаа фокуслаад зөв гарц гаргалгааг нь хилээд тэмцээд явах ёстой гэж ингэж харж байгаа.